За сайн байцгаана уу сонсогчдоо. Future Japan Япон удч төвийн Япон удч подкастын маань 51 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаараар Японы гол сахны газрууд болон өсчин. За тэгээ хамгийн сүүлд нь биений илүүдэл усны лазер үйлчилгээний талаар ярих болно. Тэгэхээр подкастаа дуустал нь сонсоорой. За тэгээд Япон удч подкастаа очиж ирсэн ч бас гоё байна гэж битээр өөр сэдвүүдээр бас ярьлаа. Япон хөтөч маань ярмаар байгаа юмнууд бас байгаадсан болохоор хэсэгтээ бас энэ дугаараа иргэн бичгээр шидээд байж гэн. Тэгээд өнөөдрийн битэрийн ярих сэдэв маань Закаг ялснээр Монгол охтууд маань дацмоогийн талаар их сонирхтой байх гэж бодож байна. Монголд ч гэсэн Японы янз бүрийн тийм дацмоо гэдэгтэй одоо илүүдэл үсийг арилгах лазер үйлчилгээний үйлчилгээнүүд их гарсан байгаа. Тэгээд тэрний талаар тэгээд одоо Японд айгу өсчин айгу хэцүү байдаг гэд манайхан их хэлдэг штэ тий. Одоо нөгөө Монголын өсчөд айгу чадварлаг Япондтайгаа айгу өсч олдохгүй байна гэд. Тэгээд гоо сайхны үйлчилгээнүүдийн талаар гэд тэгээд бид өөр өөрсдийнхөө туршлагатай өөрсдийнхөө авч ирсэн үйлчилгээнүүд дээрээ толгуурлаад өнөөдрийн дугаараа бичгээр шийдсэн байгаа. Эхлээд хоёлаа өсчингийн талаар арчингууд ямар эдийн тэр талаар ярих уу тий. За тий өсчин чинь ерөнхийдөө Японд бас нэг анхаарах хэрэгтэй зүйл нь одоо томоор хуваагаад хоёр янз байгаа тий. Нэг нь болохоор яг өсчин салон одоо яг бидний Монголд одоо үйлчлүүлдэг тийм салон. Нөгөөх нь болохоор яг зөвхөн одоо эрэгтэй хүмүүс болон нөгөө хүүхдүүдийн үсийг засдаг яг тийм одоо үсэл засах зориулалттай тийм өсчингийн газрууд бас байдаг. Тэгэхээр хэрвээ андуураад одоо тийш нь орчих юм бол бас зарим өсчт нь бас засахгүй гэдэг тийм мөлий. Би яг Японд ирчээд удааг байхдаа нэг тийм газар руу андуурж ороод тэгээд эмэгтэй хүний ус засахгүй зөвхөн эрэгтэй хүний ус засдаг гэдэг тэгээд татгалзаж исэн. Тэгэхээр бас яг өсний салон нь бол хоорондоо дотроо тийм одоо яг бүх төрлийн хүмүүсийн үсийг засдаг. Нөгөөт нь болохоор зөвхөн одоо эрэгтэйчүүдийн үсийг хямд үнээр хурдан хугацаанд тийм засдаг гэсэн тийм хоёр салон байдаг. Тэр чинь Токоя гэдэг лөө. Тий. Тэгээд одоо хямдхан ер нь нэг гоо сайхны газруудыг био одоо эстэй одоо үйлчилгээ авах дээр релакс авах тийм өсчингийн газрууд тэгээд нэгэн зүгээр одоо тэр эрэгтэй хүний үсийг одоо хурдан засаад одоо тийм хурдан үйлчилгээ үзүүлэх нь болохоор одоо риоч гэдэг юм. Рио гэсэн утгаар тэгж явдаг. Эмэгтэй хүмүүс гэхдээ нэг зөвхөн уртлын үсээ тайрах марах гэдэг тиймэрхүү үйлчилгээнүүд бас авах юм бол одоо тийм арай хямдхан тийм газрууд бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө салонууд нь болохоор одоо нэг hot paper гэдэг аппликейшнаар ер нь бүх одоо энэ гоо сайхантай холбоотой үйлчилгээнүүдээ hot paper beauty гэдэг аппликейшнаар захиалцдаг тий. Тэгээ үнийн хувьд гэх юм бол за энэ эстэй салон гэдэг байгаа тий. Тэр салон нь болохоор ойролцоогоор за нэг зүгээр эмэгтэй хүн ингээд үсээ тайруулахад ойролцоогоор 5,000 yen орчим байж байгаа. Мэдээж энэс хямдхан ч байгаа нэг 3,000 2,500 ч байгаа. Альсвал одоо бүр үнэтэй тий 10,000 yen ч юм уу тэрнээс дээшээ ч гэсэн байгаа. Эрэгтэй ус чинь болохоор одоо зөвхөн нөгөө 10-15 минут нь ингээд хурдан засаад явуулдаг. Тэр өсчингүүд нь хөвчлэн 1000 yen-ээс 1500 yen-ийн хооронд байдаг. Тий, одоо ч баг юмны үнэ нэмэгдээд 1000 yen өссөн байж өссөн юм шиг лээ. Тэрний хөвчлэн нэг юм эги дотор тий, эги дотор ч юм уу. Cubi House гэдэг тий. Тийм салбар юмнууд. Тэн болохоор тийм жоохон ур чадварын хувьд жоохон тиймэрхүү ч гэсэнтэй хямдхан тэгээд. Тий, эрэгтэй хүмүүстэй бол айгүй тэр нь зүгээр юм шиг байна. Одоо ингээл нөө угаасаа ингээл сар болгон үсээ засуулж байгаа. Тэгээд хүлээгээд байх тэгээ ямар ч нэг хүлээх шаардлагагүй, захиалга өгөх шаардлагагүй. Тэгээл нэг 15 минутанд үсээ засуулчаал гараа явна гэхээр ер нь ингээл дандаа үүдэнд наачулж байгаа хүмүүс дандаа эрэгтэй юм аасвал жоохон өндөр настай хүмүүс л байдаг тий. Нэг юм дизайн энэ төр гаргаж үсээ гоё засуулах энэ төр шаардлагагүй тийм үсний засалцтай хүмүүс идэг ч тийм имижтэй тэр хүмүүст л айгүй зүгээр идэм шиг. Тэгээд тэнгуүтээ тэр Cubi House боллоо. Тэрнээс өөр бас нэг арай тэрнээс нэг жоохон үнэтэй мөртлөө нэг тиймэрхүү газрууд бас байгаад идэг юм бэлээ. Одоо тэгэл харж байгаа л ингэ. Тэгээд ерөнхийдөө бол миний ажигласнаар нэг юм захиалга өгөхгүй зүгээр ороод ингээд засуулцдаг газрууд болохоор арай хямдхан дөө тий. Одоо чанар нь ч гэсэн одоо тий сайн үсчин дээр таарах юм бол аз тэгээд жоохон тиймэрхүү юун дээр таарах юм бол тэгэл одоо жоохон азгүй л гэсэн үг. Тэгээ үнэн хямдхан. Тэгээд гайгүй одоо нөгөө заавал захиалга өгч очдог үсчингүүд нь мэдээж
сайн гайгүй засна. Тэгээд үнэн ч гэсэн арай өндөр тийм байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүс ч гэсэн үсчин манайхан монголчууд ялангуяа одоо нөгөө залуучууд энэ төр үсээ мухаа засуулчлаа гэж үсчинд ороод тэр нь болохоор нөгөө хямдхан үсчин дээр очоод тэгээд байгаа л та тий. Тэгэхээр яг гой засуулъя гэх юм бол Японы үсчид ч гэсэн сайн үсчид их байдаг болохоор яг тэр тий нөгөө hot pepper beauty application-аар ороод эрэгтэй гэдгийг сонгоод өөртөөгөө ойрхон тийм салонд ингээд захиалга өгөөд засуулах юм бол яг арай жоохон үнэтэй ч гэсэн гайгүй үйлчлэгийг авч чадна тий. Яг гэхдээ ч гэсэн бас жоох хүнтэй л болчихдог. Тий. Япон усчид яг юу гэх юм яг өөрсдийнхөө яг тэр одоо сургуульдаа сурсан тэр одоо дадлага гэх юм уу да сурсан тэр юмаа аягүй сайн мэддэг. Яг тэр хідэн одоо тэр Япон охтуудад тохирсон одоо усны засалт тайралт байгаа шүү дээ. Тэднийг амар сайн мэддэг юм шиг мөртөнлөө яг сүүлийн үед гарч ирсэн одоо жишээ нь butterfly тайралт ч юм уу тий одоо юу гэдэг. Тиймэрхүү яг одоо энэ Холливуд энэ төр тренд л байгаа тиймэрхүү юмнуудыг ерөөсөө өөртөө сурыч гэж боддоггүй Япон охтууд угаасаа тэрийг нь одоо асууж ирдэггүй. Тийм болохоор бараг ингээ өссөн дээр нь очиод одоо сүүлийн үеийн энэ цэцлэлтийг ингээ тариулъя гэдээ бараг зургийг нь харуулангууд нэг зургийг нь харж байгаа л нэг жоохон төхүүлэл хайчдаг. Тэгээд тэрэн дээрээ яг Монгол өсчөд болохоор илүү сайн ингээд яг шинэ трендийг ингээд оруулаад тэгээд айгүй сайн өөртөө бас дадлагжаад суралцаа явд юм болоо гэж бас ажиглагдсан. Тий нөгөө хүний яг нөгөө гар Японоор үдээ гэж хэлдэг шүү дээ. Яг нөгөө ур чадварын хувьд бол Монгол өсчөд маань угаасаа айгүй сайнны хувьд маргаангүй. Тэг Япончууд яг нэг юм жоохон юуныхаа дагуул тий. Тэгээд яг нөгөө үйлчлэгээр нь одоо юу гэдэг яг юм ялангуяа тийм чейн салбар юунууд болохоор хүн орж ирэхээр ингэх хэвээр ингэж үйлчлэх хэвээр ингэх хэвээр гэсэн нэг юмаа л айгуу сайн мэддэг мөртлөө яг нөгөө хүмүүсийнх нь юу их сайн байдгүй ур чадвар нь би тийм юунд айгуу ер нь дургу болсон тэр юм салбар өсчин чейн өсчинд хувь хүний ажилуулдаг юунд тий хувь хүний гайгүй ажилуулдаг нэг тийм ганцаараа ажилладаг. Эсвэл тийм салбар байлаа ч гэсэн нэг олон салбаргүй те нэг хитгэн салбартаа тэгээд нэг гайг өсчтэй тийм тийштэй. Яг тэгэл угаасаа тийм чейн болоод ирэхлээрэл яг яалтчгүй илт тэр үйлчлэгээний чанар нь өсчтийн нөгөө нэг туршлага энэ төргээл угаасаа бүгдээрээ л амар муу болоод эхэлдэг л дээ. Бүр санчлаа надлан би нэг үсээ яаж ясан юу байна уу? Бага надлан би ч одоо ингээл нэг үсээ би чинь амар урт ургуулсан байж байгаад нэг удаа 30 см тайраад нөгөө донешн хийгээд үсээ хандивлаад тэгээ тэрнээс хойш ургуулах гал байж байгаа л хараад ургуулж чадахгүй байгаа. Тэгээд нэлээд гайгүй ургуулсан байжсэн надлан зүгээр нэг юм зам болохоор ингээд тайрмаа санагдаад байдаг шүү дээ үзүүрээс нь. Тэгээ нэг жоохон тайрчдаг гэж зад яг тийм чейн нэг газар зүгээр үзүүрээс нь жоохон л тайрах юм чинь Японд ч ингээд жоохон тайрыг гэхээр яг л жоохон л тайрдаг тийм. Тэгж удаад нэг үсчэнд очихгүй тэгсэн чинь миний үсэг бүр амар их тайраад нэг муу банд ёо бүрсэн үнэхээр уурсан. Тэгээ ингээд ямар сони эхлээд ингээд зоохон тайрчаад ингээд одоо болж гэнэ үү дахиад тайрах уу гэж болно асуудаг шүү дээ. Ингэсэн заяа. Эхлээд ингээд тайрсан чинь нэг амар сони хэлбэртэй тарчихгүй юу нэг сонио. Тэгэхээр нь би ингээд энийг ингээд жоохон ингээд засан чинь миний үсэг бүр ингээд өөлж ийн гэж авсараа бүр амар богинохон болгон заяа. Тэг гэртээ ирээд харсан чинь ингээд энэ тэндээс ингээд урт өснүүд ингээд тэнд унжсан байсан. Тэгээ би бүр өөрөө гэртээ ингээд хайчилсан. За ёо бүр тэгээ бүр амар богинохон болгоцсон миний үсийг. Тэгэл бүр өстой дахиж тэгээ тэрнээс хойш тэр чинь нэг 6 сар байлуу да. Тэгээ би Монголд 8 сард очихдаа Монгол үсчингээр хэлбэрийн засвуулчныг тайруулаад тэгээ тэрнээс хойш одоо ер нь үсээ тайрахгүй гэж бодож байгаа. Угаасаа нэг салаалж мадалахгүй. Монгол үсчин гэснээс Монгол үсчид бас нэлээд үнэтэй болсон мөлий те. Чи ямар газар орсон бэ? Би нөгөө нэг Vidal салон гэд байдаг гэсэн шүү дээ. Би дээр үед л байдаг гэсэн тэрний одонгоо билүү? Одонгоо тий Vidal салонд одонгоо гэдэг нэг үсчин байдаг гэсэн да. Тэгээд одонгоогийн салон болсон жилэм. Тэгэхээр циркийн тэнтнийг бас л гайгүй нэлээд чад. Гэхдээ яг тэр одонгоо гэдэг нөгөө мондөг үсчингээр нь биш. Зүгээр тэнд ажилладаг нэг хичээр тайруулсан чинь дайжгүй л тайрсан. Тэгээ хэд байлаа 50,000. Тий. Тэгэж бодохоор баг Японтой нэг ялгаагүй болцсон байгаа. Тий. Үнэн би бас түрүүчлийн үйл очичоод үсээ за зүгээрээ жахаас бодуулч идөө гэж та. Тэгээд тэр нөө эхлүүрийн хаанаадаг юунд Matrix гээд тийм тийш орсон ахгүй юу. Тэгэл би бүр амар нэтээ заяа. Мэдгүй ягаад юм би үнийг ч асуугаагүй заяа. Тэгэл цаг юу сул өсчин байна уу гэл тэгэл үсээ бодуулгасан ингээл за гэл тэгэл
Тэгэл өөрийнхөө өсөлттэй яг адилхан өнгөөр бодуулаад тэгэл хэд болсон бэ гэсэн 160 кг. Хэд гэлээ Аа. 140 кг. Ямар ч сан би би бодтоо за нэг 80 80 ч юм уу тэр хавцал агаах гэж та. Аа. Тэгээ үнийг нь засаа удсан чинь тэгэл боцноо. Хөөх баг Японд бодоологтой Тийм адилхан байна. байна. За гэж. 160 гэвэл тийм ээ тий 8 центр гээд. Тийм Тэр тэгээд бас яг сайн тийм үнэтэй газрууднаас нэлээ үнэтэй болсон юм шиг үнэтэй санагдсан. болсон мөлий. Тийм манай найз бодуулаад идэв штэ Монголд энд байдаг мөртлөө Монголд очиж бодуулдаг. Дандаа бодуулдаг хүсцэнгээ тэгээд 500,000 голлог гэсэн штэ. Тэгэхээр ч 2000 тий. Эндхийн амарлаг салонд би энэ дээрээ нэг омоте сандууд нэг гоё би нэг гоё сортойсэн ш нэг хэсэг тэрий чинь л 2000 гарan 2500 сэмнгээр хэлчихсэн ахгүй тий. Тэр бол үнэхээр гоё болгосон миний үсийг тий. Тийм одоо ч гоё тийм гоё үсээ урт ургуулаач. Харин ургуулах гээд ёо бүрстэ дахиад за би ер нь нэг тоодгүй энэхтэй үсээ нөгөө тайрахтаа за урахчих юм чи ингээд тэгээ нөгөө нэг тэгж бодож тийм нөгөө байдлаар муухай хариулсан болохоор бүр бодохоор бүр амар харамсаад нэг сонио санчлаа. Одоо тэгээ дахиж ургуулнаа. Ер нь гэхдээ би ингээл яг Японд өсч одоо Японд эхэлтгүй ер нь хааж байсан ингээл өсч орох болгондоо бүр амар айдэн шүү дээ ингээл яаж хуулаа ямар өсч байгаа бол одоо яаж засчих бол гээл бүр амар санаад байгаа. Хойлоо нэг арома гэдэг нэг чэйн хэсэг явцдаг гэсэн тийм. Тэр бас арома гээд айгүй хямдхан эдкепкоро энтерген тэнд байж идэг. Тэгэл яг нэг амар бейсик үйлчилгээ авмаар ах юм бол болно те. Зүгээр нэг уртлын үсээ тайрах, доороос нь жоохон тайрах мэрх. Тэгээд нэг юм зүгээр хараар бараанаар бүтэн бодуулах ч юм уу те. Бейсик үйлчилгээл гэхээс ер нь жоохон тиймэрхүү. Тэгээ би нэг хэсэг санаж байна. Гэрийн энд нэг хүсчэнд байнга яваа. Зөвхөн угаа би нэг цайвар байсан штэ үс. Тэгээ зөвхөн угаа бодуулдаг байсан чи ингээд уг бодлого нэг буцаар агаад минийх нэг юм юу гэдэг өөр тий үеэр өөрөөр алцсан. Ингээл одоо ингээ жишээлбэл би Монголд ингээ очиод яах юм бол миний угийг будаад үг гэх юм бол шууд өнөөч угийг чинь бодох юм бол ингээ болохгүй байх ингээд ингээ шууд ингээл яаж боогүй штэ. Гоёр бодож өгнө штэ бүтнээр нь ч юм уу. Тэгсэн чи яг миний хэлснээ дагав яг угийг бодонгууд миний хүс ингээд нэг юм 10 сантын зайтай нэг далиг өөр өнгөтэй болсон за. Тэгэл уул нь тэр айгуу ганцаараа ажилладаг нэг залуу баггүй юу тэгэл айгуу дайжгүй тэгэл би миний үсийг дайжгүй будаад байна да гэж одоо л итгэл яваадсан чи ниймээдсэн чи миний үс тийм болцсон байсан ш. Тэгэл өө борхон юм гээл дахиж очихаа болсон. Тэгээ бодохоор японочууд ер нь жоохон яг хэлсний дагуу байдаг жоохон робот яг л робот шиг. Тэгээ би нөгөө нэг гоё эмхт бас нэг гэрээ ажууд нэг гоё эмхтэй өсч юм байдаг гэж би чамд хэлж өгчээсэн да. Тэгтээ тэр нөгөө тэр бүр амар гоё байсан. Тэгэхээр үнэхээр тэгтээ тэр ингээд 2 сар мар захиалгын цаг нь олддгоо тэр эмхтэй. Тэгэхээр сайн хүмүүс нь угаасаа тий олддгоо мөлий. Тэгэхээр Японд ер нь сайн өсчэн олно гэдэг үнэхээр айгүй хэцүү. Тэгэл яг нэг сайн өсч нь олох юм бол тэгэл яг тэр өсчэн дээрээ яг юу агаал тий захиалга өгөөл яваад авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад шинэ өсч явах юм бол тэгэл үсээрээ тоглуулах магадлал өндөртэй. Тий. За өсчний хувьд тэгээд нөгөө Японд ирээд нөгөө хүмүүсийн үс амар ундаг штэ тий. Тэгээд яагаад ер нь хүмүүс ингээл группүүд дээр ч гэсэн бичдэг штэ энэ бүр ингээл халзарлаа гээл. Тэгэл би ч гэсэн ингээл үс амар ундаг. Тэгээд бодоод хахаар ерөнхийдөө үс одоо нөгөө 2 шалтгаанаар 2 ч юм уу 3 шалтгаанаар эхнийх нь болохоор яг арчилгаа. Яг гаднаасаа арчлах. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө биеийн эрдэс бодис сэтгэл санаа энтрээс угаасаа шалтгаалаад байх шиг байгаа. Тэгээд 3 дугаарт одоо орчин яг юм Монгол зүгээрээс хүмүүс наашаа ирээд үсэн амар унаад байгаа нэг юм байгаад тах шиг байгаа. Тэгэхээр арчилгааны хувьд болохоор миний нэг юм бодоод байгаа юм Монгол нөгөө амар хуурай болохоор хүмүүс нэг үсээ хатаадаггүй өөрөөр ингээ байглаар нь айгу хатаадаг тий. Одоо нөгөө үсээ драйераар хатаах айгу муу энэ төр гээл баг заримдаа байглаар нь хатаах хэрэгтэй энэ тэгдэг. Гэхдээ Японд болохоор амар чиглэг уур амьсгалтай болохоор заавал ингэж хатааж авах хэрэгтэй байхаа гэж бодоод одоо нөө юм ингээл амар хөгзөрдөг штэ. Тэгэхээр ингээд толгойч гэсэн хэрвээ чихтэй одоо чигээр нь байх юм бол ингээд хуух өвчлөөд бохирдоод ингээд хөгц биш юмаа гэхэд нэг тиймэрхүү юм болох байх гэж болдог байх гэж бодоо. Тэгээд Японд бүр ингээд үсээ сенстэйж хатаах гэдэг бүр маст хамгийн чухал юм байдаг штэ. Тэгээ би нөгөө нэг сайн нөгөө миний үсийг амар гоё сорлож өгч исэн гэсэн үс чинь чиний үс чинь одоо ингээд нэлээд хайруулсан болохоор нэлээд
өвчлээ шүү чи хамгийн их анхаарах юм нь үсээ маш сайн хатаж унтж байгаараа өстой. Тэрийг л ганц хийгэрэй гэж надад аягүй их захидаг гэсэн байхгүй юу. Тэгээ би бүр инста Монгол үсчтэй хэлдгээс тис хөндлөө юм хэлж энэ да өөр юм хэлж энэ да гэл тахаа үед заа гэл бодол өнгөрөөсөн бисэн. Тэгэхээр тэр одоо би нэрээ яг юу унссан чинь тэр нөгөө нэг бас яг үсний талаар юу заяа ном заяа тэгсэн чинь тэрэн дээр ингэж хэлж хэрвээ үсээ сайн хатаахгүйгээр унтах юм болвол тэрний хооронд угаахгүй унтсан яг үнэн тий маргааш өглөө нь эсрэгээр хатаагаад гарсан дээр тийм тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс ах юм бол үсээ маш сайн хатах хэрэгтэй. Тэр бүр өстой нэрээ миний тэр өсч мөр амар хэлээдсэн надаа. Тэгээд үсээ сайн хатаах. Тэгээд бас нөгөө нэг би саяхан нэг хуух цэвэрлэгээний нэг үйлчилгээ авсан байхгүй нэг зөвхөн хуух цэвэрлдэг. Тэр тэгсэн чинь би ингээд нөгөө нэг миний үс нөгөө хитэх тослогтоод өдөр алга уугаа тослогтоод идэх болохоор би заримдаа өнжөөд нэг угааж байгаа гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь чиний хуух чи одоо баг ингээд жоохон зарим хэсэгтээ юм гараад юм байгаа болохоор угаахгүй байж болохгүй. Эсэргээрээ бараг өглөө оройд сайн угааж цэвэрэл гэж хэлжсэн. Тэгэхээр яг нөгөө өвчлөлгүй хуух байх юм бол өнжөөд нэг угаах нь сайн байж магадгүй ч гэсэн хэрвээ өвчлөлцөн байх юм бол тэр угаахгүй ингээд бохор байгаад ах юм бол улам болохгүй шүү гэж хэлжээ. Нэг нүрийг тэгдэж одоо нэг батхтай нүрийг ингээд юу ч хэрэглэхгүй орхих биш эсрэгээр амар сайн өдөр болгон одоо юу цэвэрлээ тэгээд чигшүүлэх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ тийм тэгээд би тэгээд нөгөө сайн угаах хэрэгтэй юм байна гэж би ч болно тийм гайгүй зогсож байна уу гайгүй зээрдэг юм уу тийм тэгээд тэр хуухны цэвэрлэгээний үйлчилгээг тэр бүр би нөгөө инстаграмын айгуух дагдаг тэгээд миний нөгөө дагдаг Япон модель охтууд дандаа очиод нөгөө PR-ын ч юм уу ийшээ очиод ирлээ гэд хийгээд идэхгүй. Тэгээд очиж үтсэн чинь жоох үнэтэй 2500 орчим болсон. Ганцхан удаа гэвэлцээ тий. Тэгээд тэгтээ ингээм амар гоё. Тэгтээ аим гоёсэн ёо. Ингээд хамранд ингээд хүчил төрөгч ингэж хийгээд одоо нөгөө хейз бага хийж явах орондоо ингээд хүчил төрөгч ингэод бүх биеэр ингээд тарахад илүү үйлчлэгийн сайжирна гэд тэр нь ороод 2500 юм бол дангаараа бол манд 700 17000 yen. Тэгээд нэг удаа ороод миний бараг тэр хуух нэг юм онцгой муухай санагдаадсэн нь бараг ингээ зүгээр болцсон. Тэгээ намайг сарын дотор нэг хит хүрээд ирээрээ гэсэн тэгээд дахиж очиж чадаагүй л юм л та. Тийм. Тэгээд айгу шууд ингээ өвчлээ нэг удаагийн үйлчлэл юугаар л бүр амар гоё мэдгэцэн. Харин тэгээд одоо энэ нөгөө одоо энэ чинь нөгөө юун дээр явж байгаа лээ. Одоо гадна арчилгаа гээр явчихсан шүү дээ. Тэгээ энэ Японы янз бүрийн нөгөө шампунуудаас айгүйх сонгох хэрэгтэй, их химийн үйлчилгээтэй. Миний үс хөөрхийн бол үс нь ингээд тэрцгээрээ бол айгүй эрүүл гайгүй. Тэгээ нууналт тэгээ хуух муханл жоох юутай. Тэгээд нөгөө би ерөөсөө ангижруулагч нэг хэрэгэлдэггүй, ангижруулагч хэрэглэхгүй байсан ч баг зүгээр идэх байхгүй. Тэгэхээр ангижруулагч чинь нөгөө юм коттингтэй юу үсгчдэг силиконтэй нөгөө давхар үсгээл зүгээр юм зөөлрүүлт юм шиг санагдуулдаг юм байдаг болохоор тиймэрхүү юм ерөөсөө Японы бүх шампунь сайн гэж нэг итгэхгүй байх юм бол тийштэй яг зүгээр. Үүндээ бол үсэндээ бол яг одоо тэр эко ч юм уу те одоо юу яан тэр химийн бүтээгдэхүүн бага орсон тийм шампуныг нь л юу авч хэрэглэсэн дээр. Тэгэхгүй бол яг энэ одоо амар их хэмжээгээр заргадаг шампунууд бол үнэхээр муу. Үнэхээр муу тийм. Тэгээ бүр ямар сайндаа одоо ингээд батг нүрээр их гардаг хүнд химийн шампунь хэрэглэхэ бол гэнтэр гэж хэлдэм блэ. Нөгөө хуух нүрчэн хоорондоо холбоотой байгаа болохоор гээд тийм. Тэгээд арч чадгааны хувьд болохоор ер нь тийм аягүй цэвэрхэн байлгаад үсээсээ хатааж авах хэрэгтэй юм шиг санагдаад тэгээд дотроосоо болохоор би төмөр уусан баггүй юу өнгөрсөн нэг 2 сар орчим тэгсэн чинь бас нэлийн угаасаа нөө үс хүмүүс хоёрч байгаа гэж хэлхэн штэ тэнгүүд үс яг нөө нэг уналт багсж ийн яаж ийн гэж нэг анзаарахгүй байгаа ч гэсэн хумс маань ингээд амар хатуу болсон болохоор төмөр ямар ч гэсэн ингээд нэмэртэй юм шиг санагцсан тэгээд зинк айгуу сайн японоор аян гэдэг тэр үс нь бүр амар сайн гэдэг айгуух байд юм лээ тэгээд сая би төмөр уугаад дууссан болохоор одоо зинк уугаад эхэлж байгаа тийм дотроосаа тэгээ угаасаа нөө уурагдлаг юм айгуу сайн идэх хэрэгтэй. Тэгээ би бодсон. Гэхдээ үгүйчээж магадгүй л дээ Монгол бид нар айгуух мах иддэг болохоор уургаа сайн аваад энд идээд жоохон махсах байгаа гэдэг болохоор тийм уураг багсаад усаас энд ирээд их унаад идэг гэж магадгүй гэж таа. Тийм тэгээд одоо би нэг юм бодож байна. Нөгөө шүршүүрний толгоогоо цэвэршүүлэгчээр сальт юм уу гэж бодоод тийм одоо энд дэдэг ус чинь янз бүрийн тийм уснаасаа болоод одоо
Японы карантины усыг ууж болдог гэж хэлдэг ч гэсэн тэр одоо нэг бодисоор л бодвол цэвэршүүлдэг л үү те. Яа тийм болохоор нөө Японд ч юм шүршүүрний толгоогоо тийм шүүлтүүртэй ямар айгүйх сольж арьс ус мөсөнд айгүй нэмэртэй гэдэг юм лээ. Тэгээд одоо судлаа л нэг сайн гэсэн нэг толгой харсан чинь бас 30,000 yen орчим жоох үнэтэй юм билээ. Тэгээ бодчихвол энэ. Тэгэхээр тиймэрхүү юмнаас үсний уналт бас нэмэртэй яж магадгүй гэж та бахан ч гэсэн өөрийнхөө нөгөө юу яасан мэдээллээс хуваалцлаа. Тэгээд та хэд ч гэсэн одоо нөгөө энэ нэмэртэй байсан шүү. Эсвэл энэс олд юм шүү гэсэн байх юм бол хэлж өгөөрэй. Тийм саяны тэр нөгөө шүршүүрний толгойг салган дан ганц үс биш бас арьсанд айгүй хэрэгтэй гэдэг юм лээ. Тийм мисттэй арай тийм цэвэршүүлсэн юугаар угаахлаар усыг нь задлж өгөө. Тэгээд арай дүүлрүүлээд тийм болохоор арьсан гэсэндээ зүгээр ах. Харин за ус дээр нэг иймэрхүү. За хоёлаа тэгвэл гоо сайхны салонд л орох уу? За тэгээ. Гоо сайхны салонд яг адилхан. Үрчинтэйгээ ер нь яг адилхан. Ер нь бас тэгэл Монголтой харьцуулах юм бол ерөөсөө сайн биш. Тэгэл бараг нэг илж байгаа л тэгэл нэг маск тавиал тэгэл нэг утуул нэг утаал тэгэл бараг нэг юу ачна гаргацсан гэх юм уу. Тэгээ миний амарсан явж утсан газрууд бол ерөөсөө тийм л байсан. Амар ширэггүй бараг яг үнэхээр гоё яг цэвэрлэж өгж байгаа. Тэгээд бас гоё чийгшүүлж өгж байгаа. Тэгэл болоо. Өөр бол нэг тийм амар сүртэй юу байхгүй. Тэгээ мэдээж үнтэй гоё салонууд байгаа. Тэднэрт нь мэдээж сайн үйлчлэгээнүүд байгаа байх. Гэхдээ миний явсан болохоор тийм яг Монголтой харьцуулаад ч тэрөө нэг гоё сайн юм шиг санагдаагүй. Ийм төхөөрөмжүүд нь айгүй сайн. Хүний нөгөө ур чадвар нь бас жоох муу тий. Монголд л ингээл төхөөрөмж энэ төр юу байхгүй ч гэсэн хүнийх нь чадвар нь айгүй сайн. Би яг нөгөө Японд ирэл Монголд ч нөгөө ингээл хөмсгөө засуулахад хүртэл ингээл бүх юм л хүнээр хэлэгч нөгөө гоо сайхны салонд ч бол хөмсгөө энэ төр засуулдаг гэсэн шүү дээ. Тэгээ Японд ирээд би бүх юмыг аюух өөрөө хийж сурсан санагдтiin бүр анх ирэл одоо хумс энэ төр айгүйх үнэтэй санагдал ирэхэд анх ирээл нөгөө хумсны юу Монголд ч юм болохоор ингээл шууд зүгээр гээл биш юм ахэд маникюр будаг мудгаар ингээл будуулж мэдүүлэл айгүй гоё цэвэрлэгээ масахыг авч өгвөл хүмүүс гялс будаал амар хямдхан 5-10,000 төгрөг хөмсөг амар гоё засч өгвөл 3,000 төгрөг гэл тэгэл нүүрэнд амар гоё ингээл цэвэрлэл массаж игээл тэд мэдгээл айгүйх Монгол салон руу ойр орох очдөг байсан юм шиг санагдаа. Тэгээ ирээд айгүйх нөгөө хөмсөг засах салон байдаг ч юм уу байдаг гэсэн тий. Би одоо нэг ч авч үзээгүй тэгэл хөмсөг заасах тэгэх ингэх гэл бүх юм амар их өөрөө идэг гэсэн. Тэгээд одоо ч гэсэн нэг салон энтерт явахгүй нэг хаяа нэг юм салонууд очихоор яг л зарим нь айгүй сайн тэгэл зарим нь бүтээгдэхүүн сайн бүтээгдэхүүнтэй болвол яг тэр нь сайн хүн нь ер нь нэг тийм юугүүлдэг. Тэгээд дээр нэг юунд салонд очсон чинь амар надад бүр ингээл тэр салон нь өөрсдөө тийм нэг гоо сайхны бүтээгдэхүүнтэй байна л да. Тэгэл тэрийгээл бүр ингээд сурталчлаад яг үнэ тийм би яг наадах хэзээ хэлэх гэсэн. Харин айгүй хэцүү бүр ингээд би бол ингээд мөнгөдлөөд гоо сайхны үйлчлэгээ авч байгаа штэ. Тэгж яхад ингээд одоо гоо сайхан одоо тэр массажа хийж авах явцдаа ингээл за одоо манай компани ийм үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүнийг нүүрэнд чинь төрөх шиг за зүгээр наад та төрхөлтэй юу ямар хэцүү юм гээл барыг гэж бодохоор бүр ингээл хүн ингээл гоо сайханд очиод бол амар гоё нүдэн ингээл анаал гоё ингээл амармаар нь штэ тэнгууд ингээл бүр ингээл нүдэн дээр тавьсан тэр одоо алчуураа бүр сөхөж ирж байгаа л заяа. Тэгэл бүр тэр юугээ одоо нөгөө нэг танилцуулгаа бүтээгдэхүүний танилцуулгаа бараг 5 минут бараг хийцэн заяа. Ёо сүултээ бүр нүд сонсороо бүр ядраад тэгээ хувцас өмсч явах гэсэн чинь за байж байгаарай гэл тэгэл нөгөө нэг юу эхлээл нөгөө өөрийнхөө тэр бүтээгдэхүүнийг хөдөлтөж авах уу гэн тэгэл манай салонд одоо хэдэн удаагийн курсоор ирхүүл гэн ёо за үгүй гэж болно хэлээд ахц чинь бүр ингээ явуулахгүй тэгээ бас тийм амар тийм юу салонууд ээ юм бэлээ Японд.
Тийм тэр наач мөл арай аль сонсогдож байна. Тийм би бас нэг салон хэд удаа очсон юм а. Тэгэл яг юмаа ингээл хийгээл дуусчихаанд ингээд ингээл хүмүүсийн үр дүнгийн зураг мураг үзүүлээл энэ бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн шүү дээ. Ингээд ийм болсон шүү дээ гэлбэр. Тийм нөгөө яг дэлгүүрт зарагддаг бүтээгдэхүүн биш нэг юм зөвхөн салаануудаар яадаг бүтээгдэхүүнүүд байд юм шиг байгаа тий. Тэгээ тэрийгэ борлуулахаар бас нэг өөрсдийн үйлчилгээнээс нь гадна ашиг болт юм уу. Тэгэхээр ер нь нэг тийм юунаас яг нэг тэр салооны хүн үйлчилгээ үзүүлж байгаа зүгээр нэг юм сайт юм баг тэр бүтээгдэхүүн борлуулах нь баг мейн юм байна тий. Тийм газар бас айгүй хэцүү анх ингээд яг одоо тийм салон уугүй юу гэдгийг одоо яаж мэдэх юм бэ? Яг харин Күчкоми буюу нөгөө хүмүүсийн сэтгэлийг бас айгүй сайн унших хэрэгтэй юм шиг байлээ л дээ. Тэрэн дээр бас би ерөөсөө тэр хүмүүсийн сэтгэлийг уншдаг байхгүй юу? Тэгэл би бодохдоо ингээл хүмүүстээ тэгэл худлаа бараг зарим нь ингээл мөнгө төгрөг өгөөд ч юм уу те бараг таньдаг хүмүүнийхээ имэйл ингээд амар сайлал битцсэн байдаг байлгүй. Тэгээд ч угаасаа хүн болгоо ингээл өөр мэдэрч байгаа штэ. Өөр сэтгэлтэй байгаа. Тэгэхээр энийг уншаагүй миний тэр юунд нэг нөлөөлөхгүй гэж боддог байсан. Тэгсэн чинь бас үгүй юм бэлээ. Яг масс нь яг ингээд аль тийшээгээ явж ийн гэдэг амар сайн олж харах хэрэгтэй юм бэлээ. Яг мэдээж ингээд амар худлаа магтсан сайн юунууд зөндөө байгаа. Сэтгэлүүд. Гэхдээ тэрэн дунд ингээд яг ингээд одоо нэг од тавьсан сэтгэлүүд хэрэг байна. Тэгээд тэр нь яг ямар шалтгааны улмаас одоо зүгээр ингээд тэр газар дургу болоод өччих үү альсвал үнэхээр үйлчлэгийг нь аваад тэгээд юм юу байна уу тий факт байна уу юу гэдгийг амар сайн яллахал хэрэгтэй юм шиг үлээ. Японд ер нь чи гоо саханд явж гин уу яаж гин? Би сүүлд ер нь жоохон үе янз бүр юм хийлгээд байгаа. Сүүлд нөгөө юу хийлгэсэн? Green peel хийлгэсэн. Солаги маань салон одоо тий тад мэдж байгаа хүмүүс байж магадгүй Green peel хийлгэсэн. Green peel болохоор нэг юм Германы бүтээгдэхүүнээр хийд юм лээ. Тэрийг ингээд нүүрэнд түрхээд арьс ингээд гуужиж унаад 5 хоног ингээд арьс гуужаад тэгээ шинэ арьсан гэж төлжиж гарч ирдэг. Тэр бол айгуу гоё юмсан. Би нөгөө апра бидний хэрэглээд апрад ч юу лээ. Medicube гээ тэрийг ингээд аваад хэдхэн хонцны дараа Green peel хийлгээд тэгсэн. Тэр бустер чинь болохоор ингээд нүүрэнд түрхэж байгаа бүтээгдэхүүнүүдийг ингээд арьс руу сайн оруулж өгдөг. Тэгэхээр нөгөө Green peel хийлгээд арьсаа сайн гоё цэвэрлээ дээр бустер хэрэглэх юм бол бүр гоё болох гэж бодоод тэгээд хэрэглэсэн чинь миний арьс бүр нэг хэсэгтээ яг сая 12 сар марын үед бүр амар гоёсэн. Тэгээд би нэг бустер маань айгуу сайн байгаа юм болов Green peel маань тийм юу байгаа юм болов гэж сайн ялгаж чадахгүйсэн. Тэгээд одоо нөгөө Green peel хийлгээд бас жоохон хэсэг удцсан болохоор жоохон буцаад ингээд жоохон тиймч гоё биш болоод эхэлж байна л да. Тэгэхээр Green peel айгуу сайн байсан юм байна да гэж бодсон. Гэхдээ жоохон үнэтэй байсан. Бараг 80,000 болсон. Тэгэхээр дахиж олоо хэсэгтэй хэлгэж чадахгүй л байх. Уул нь сард нөгөө юм байгалийн юм болохоор тийм хүчтэй юм биш болохоор ойр ойрхон хэлгэж болдгийн гэсэн үл нь бол юу нэг сарын байрны түрээс байгаа юм чинь яаж сар болох вэ гэхээтэй. Тэгээ Green peel хэлсэн тиймээс нь тэрийг гэхдээ 5 хоногийнх нь 8,000 тэгээд нэг илүү 2 хоног арай цөөхөн хоногор ч хэлгэж болт юм лээ. Тэгээд юм арьс гуужиж унаад тэгээд яг сэвхэн дээр бол байрлахгүй ийм ерөнхийдөө арьсны тийм нөгөө өнгөн бүр ингээд цаанаасаа цайраад тэгээд ингээд нүх мөхн гаяа цэвэрлэгдсэн санагцсан. Гэхдээ нэлээд ажиллагаатай юм блэ 5 хоног нэлээд нөгөө ажилтай одоо нөгөө юу яхааргүй 3 цаг тутамд юм хөмнөрнөө төрөх хэвээр. Тэгэхээр жоохон хугацаагаа бодолцож иймэр. За тэгээд тэрний өмнө болохоор би нэг юм нодлон л та гэхдээ жилийн өмнө юу хэлсэн сэвхарлгадаг лазер хэлсэн. Тэр маань бүр амар үр дүнтэй бүр амар гоё таалагдсан. Тэгээд тэрийг би бол үнэхээр нэр азарл олж авсан. Нөгөө эхлээд нөгөө нэг янз бүрийн Шинжику, Шонам, Beauty, Shinagawa ямар эмнэлэгч илээ. Тэрний нөгөө facial Nantoka лазер энэ гэл янз бүрийн тэрийг хаяа хэлэхдээ гэсэн бүр ямар ч үр дүнгүй санагдаад тэрийг бол үнэхээр хэлэхээр бодож байгаа хүмүүс ах юм бол хэрэггүй шүү гэж хэлмээр. Тэр чинь одоо нөгөө нэг юу те одоо нөгөө иймэрхүү үйлчлэгнүүд чинь нөгөө нэг одоо гоо сайхны хальсвал эмнэлгийнх гэдэг эмнэлгийнх тийм ер нь эмнэлэг болоод явчихна. Тийм яг үнэ. Миний тэр одоо лазер хэлэх байгаа юу болохоор ерөнхийдөө эмнэлэг байхгүй юу. Тэгээд тэр бүр ингээд амар сайн байсан. Тэгээд тийм тэр Shonam Beauty гэдэг тэд нар чинь зүгээр ингээд клиник гээд явдаг ч гэсэн нэг амар ерөөсөө үр дүнгүй зүгээр л нэг юу авдаг.
мөнгөний газрууд маань миний тэр очсноо энэ сайн байсан гэд хэлээд байгаа имлэгийн эмч бүр ингээд өөрөө бүр залуудаа тийм газар ажилладаг гэсэн. Тэд нар чинь хамаг мөнгөө сурталчилгаандаа л зардаг гэдэг. Та одоо өөрөө ингээд нэг юм жижигхэн эмнэлэг байгуулад ганцаараа гарцсан. Би одоо надад ямар ч нэг төгрөгч би сурталчилгаа хэрэггүй гэл тэгэл ингээл хүмүүсийн нэг ам дамжаад сайн гэд сураад ирсэн. Тэгээ би нэг Япон эмэгтэйтэй ярьж сууж агаад би одоо энэ Шонангийн нөгөө лазерт явж байгаа энэ тийшээгээ явах гэж байгаа гэд хэлсэн чинь би ийм эмнэлэг болсон шүү дээ. Энэ бүр амар сайн байсан гэд надад зааж өгөөд тэгээ явж байгаа. Тэгээд өмнө нь тэр явсан лазерны фото фейсаар ямар лазерч илээ тэр мөр болол амар үр дүнгүй мөнгөний гарц. Тийм тэгээд тиймэрхүү л юунууд хэлэх чинь да өөр тэгэл хумс хормоос энэ төр бол явах тий тэгэл Монголд нэрээ сүүлийн үед Японд Монгол газрууд айгүй их нэгдээд байгаа. Хумсны тэгэл массажны хормоос хэлэхтэй тэг би нэг хормоос энэ төр нэг хэлэхдэг болохоор Монгол газраараа үйлчлүүлэхээр бас гоё л хэлээ. Яг юм яг л Монгол хүмүүс болохоор ингээл яг л бид нар Монголоос үсдэг үйлчлэхийг одоо нөгөө гар нь яг ур чадвар нь тийм байгаа. Тэгээд орчин энэ төр нь за зүйлээ Ueno Happy Aroma салон билүү нэг тийм газар очсон байхгүй сая 12 сард шинэ жилийн угаар гэдсэн. Массаж энэ төр нь бүр аим гоёсэн. Монгол хүмүүс Япон үйлчлэхийг үзүүлээд айгуу гоёсэн. Тэг хамгийн сүүлд нь ингээд би ингээд өсний head spa бас хэлсэн чинь та үсээ юу яагаад явах уу? Хатаагаад явах уу гэж асуусан байхгүй юу? Тэр нь ингээд надад бүр амар санагдаад мэдээчтэй. Бид бүр өгөл байсан юм чинь би ингээд жоохон л хатаахгүйгээр гарчгаар ханаад ирчих гээд байдаг болохоор тэгэл яг ийм Монгол бидний яг юу гарч ирж байна гэж та тийм тэр ихтэй аягүй гоё газар байсан. Тий. За тэгвэл зэмо буюу илүүдл ус арилгах лазер үйлчилгээ нөхөө талаар бид хоёр хоёлаа явдаг байсан тий явж байгаа. Тэгээд өөрсдийн Закагийн хувьд ямар аль салон ч юм уу эмнэлэгт ч юм уу явдаг байсан. Хэр удаа явсан блэ? За би болвол ихтэй Японд ирснээсээ хойш энэ илүүдл усны лазерт нийт 3 салонд явсан. Тэгээ хамгийн ихний явсан салон болохоор Кремо гэдэг нэртэй салон байсан. Тэгээ энэ болохоор бүтэн биенийх тэгээд жилдээ 6 удаа явдаг. Сар өнжөөд явдаг гэсэн үг. Тэгээд энд би 1 жил билүү 1 жил хагас энэ төр явсан баха. Тэгээ одоо угаасаа нэг бидний ус чинь одоо аль хэдийн 20 гарцсан. Тийм учраас аль хэдийн ингээд одоо ургаад одоо бүдүүрээ дууссан байгаа гэх юм уу. Тийм болохоор нэгэн цаг ордын мэлээ. Эсвэргээрээ одоо энэ Япон хүмүүс болохоор бүр дунд ангиасаа аль эсвэл одоо бүр сүүлийн үед бага ангиасаа энэ төр явж эхэлдэг. Тэгэхээр ингээд ус нь арай бүдүүрж амжаагүй байгаа дээр лазер эмчилгээ ингээ хийлгчээр ургалт нь удаашраад аль зүйл зогсчтой юм лээ. Тийм болохоор аль болох багасаа явуул зүгээр гэдэг юм лээ. Тэгээд миний хувьд болохоор би угаасаа ус ерөнхийдөө жоохон бүдүүн талдаа байсан. Тийм болохоор 1 жил хагас яваад бол надад ерөөсөн хангалттай байгаагүй. За тэгээд тэр Кремо гээд тэр салоны багц нь болохоор яг л 1 жил билүү 1 жил хагас үйлчлээл тэгэл дуусчих байсан. Тэгээд тэрний дараагаас болохоор аюу үнэтэй болоодсан. Тийм болохоор за ер нь нэг салоноо солиод үзье гэж доо. Тэгээд бас таньдаг хүн бас нэг салон зөвлөөд тэгэхээр тэр салон руу бас жилийн хугацаатай ажлуудаа явсан. Тэгээ тэр нь болохоор Локого гэдэг нэртэй салон заяа. Шинжихгүйд байдаг бас chain тийм салбар юутай салон байсан. Тэгээд энэ бол надад бүр хамгийн хэрэггүй салон нэсэн заяа. Би бүр энэ зүгээр л баг одоо ихэд энэ салон чинь бас хөрхөн үнэтэй шүү дээ. Одоо жишээл 1 жилийн явхад чинь одоо жишээл би 400,000 төлж байгаа 1 жил явхад тэр кремод. Тэнгүүтээ дараа нь Локогод би ийм муу гэдгийг мдээгүй. Тэгээд бас шууд гэрээр угаасаа нөгөө жилээр л гэрээхгүй бол энэ одоо лазер чинь 1-2 удаа яваад угаасаа зогсчихгүй. Тийм болохоор урт хугацаанд явж ижил үйлчлэг нь гарна. Тэгээд Локогод би чинь хэдээр явсан болоо бас л тийм бараг 500,000 yen энэ явсан баха. Тэгтээ энийг нэг мөнгөө нэг дорм дээр төлж олно. Нэг бол сар болгон ингээд багаар сар болгон 20,000 yen ч юм уу тэгээд бас 2 жил ч юм уу төлчих болно. Тэгээ би энэ Локогод яагаад амар муу гэж мэдэрсэн бодсон гэхээр ингээд үйлчлэгээ нь бас айгүй онцгүй. Ингээд хүмүүс нь ерөөсөө л ингээд олон хүнийг ингээд одоо богино хугацаанд ингээд хийгээл гаргах зорилттой. Тэгэл одоо намайг нэг одоо баг бүтэн бие орж байгаа шүү дээ. Тэгж яхад нэг 30 минутанд л хийгээд дуусгацдаг.
Тэгээ бараг зарим газруудаар ерөөсөө ингээ хүрхгүй ч юм уу тий одоо өвдөн мөвдгөн дээр ерөөсөө одоо яахгүй ч юм уу хийхгүй ч юм уу тий тиймэрхүү амар одоо жоохон үйлчлэгэн тийм жоохон онцгүй байсан. Тэгээ дээрэс нь тий яг энд явж байгаа үед бас минийх ерөөсөө одоо юу маань ус маань ерөөсөө ингээд шингэрж ийн ч гэдэг юм уу эсвэл нарийн энтер гэж ерөөсөө бодогдоогүй тийм ямар ч тийм юу нэх байгаагүй айгүй бага байсан. Тэгээд энэ нэг жилийн дуусгачаад тэгээд энийгээ болоо. Тэгээ хамгийн сүүлд болохоор би мюзед явсан. Тэгээ мюзе болохоор бүр амар сайн байсан. Ингээ бүр ингээд одоо энэ юу чин лазер чин болохоор гоо сайхных аль эсвэл эмнэлгийнхээ хоёр янз байгаа шүү дээ тий. Тэгээд гоо сайхан одоо бидний одоо энэ яваад байгаа нь болохоор дандаа гоо сайхных салонд очиж хийлэгдэг. Эстет салонд хийлэгдэг. Тэгэнгүүт одоо хэрвээ тэр нэг одоо юу гэх юм үйлчлэгээ мэдээж арай бага. Гэхдээ урт хугацаанд явах юм бол мэдээж үйлчлэгээ гарна. Тэнгүүд тэр имчилгээний зориултаа нь болохоор яг эмнэлэгт очиж хийлгүүлнэ. Тэгээд энийг болохоор эм ч юм уу эсвэл сувлагч хийн. Тийм одоо юутэй үнэлэхтэй хүн хийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд мэдээд үйлчлэгээ нь маш өндөр, дээрэс нь арай үнэтэй. Тэгээд өвдөлт нь бас илүү их байдаг. Тэгсэн чинь энэ мюзик болохоор бүр баг миний одоо хүртэл нөгөө урд нь явж байсан хоёр салоноос илүү бүр амар өвдөө заяа. Зарим газараа би баг болио гэж хэлчих гээ заяа. Өвдөж чинь гэд би баг анх удаа л тэгсэн. Тэгээд бүр яг ингээд одоо яг миний яг ингээ үсний нүх болгоноор ингээ тэр лазер нь орж байгаа нь ингээ мэддээд халууд өгөөд ингээ мэддээд байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа яг тэр юу яг тэр орсон. Би тэгээд нэг юунд мюзет болохоор яг бүтэн бие явж чадаагүй. Угаасаа минийх нилээ нөгөө шингэрсэн баг байхгүй болсон шахуу байсан болохоор яг нэг юу биенийхээ одоо арай үлдсэн байгаа одоо нөгөө арай ус бүдүүн чирхэгтэй тэр газруудаараа хийлгсэн байхгүй юу. Тэгээд тэгэхэд яг тэр газруудын ус бол тэгэл ерөөс ор тас байхгүй болсон. Би бараг нэг 6 сар энэ төр явсан баг. Тэгж яхад бол айгүй сайн. Эгийн үед ямар байна? За миний хувьд болохоор би ер нь миний ус нэг тийм их биш. Бага байсан. Бараг эгийг анх юу дацмаад явдаг хэрэг би бараг чи яах гэж явдаг. Чанд бараг ус байхгүй үстэй угаасаа амар шар. Тий надад нэг ус байхгүй. Гэхдээ нөгөө Монголд бол яг нөгөө сугнаас мэдээж ус ургана шүү дээ. Тэрийг хийдээ нөгөө байнга нөгөө хусдаг юмар хусаад л яваад идэг гэсэн. Тэнгүүд тэр чинь хусаад хар жоохон бүдүүрээд Монгол бол нэг тиймэрхүү л байдаг гэсэн. Тэгээ Японд ирснээсээ хойш лазер гэж хийлэгдэм байна, нөхдүүд хийлэгдэм байна гэдгийг мэгч мэдээл. Тэгээ бидсэн Японд ирсэн чинь миний биений үстэхтэй жоох их ургадаг болоод ирсэн. Тийм. Нөгөө чихтэй халуун болохоор миний бие бүр амар их ус ургаад. Гэхдээ тэрэндээ нэг ч амар дургуйч байгаагүй л дээ. Тэгээд лазер судлаад би хамгийн анх мюзе дээр очижсэн. Тэгээ мюзе дээр очисон чинь угаасаа нөгөө бүтэн биеэрээ хийлэх юм бол бүдүүн үстэй байгаа зөвхөн тэр хэсэг газраа хийлэхээс илүү бүтнээрээ хийлгэх юм бол илүү зүгээр байсан. Тэгээд ч угаасаа нөгөө биеэр жоохон ус ургаад эхэлсэн болохоор хийлгчүүл арай буцаад шингэрэх байх гэж таад яг бүтэн биеийнх нь вакциг аваад тэгээд нэг би тэгтээ дэмжил мэл биш нэг 4 билүү 6 удаагийн явах нөгөө курс авсахгүй. Тэгсэн чинь бас амар сайн байсан. Шууд ингээл эхлээд нөгөө нэг лазер гэдэг чинь нөгөө вакс центр хийж болохгүй зүгээр ингээд шеврээр хусаад одоо очдог штэ тий. Тэгээд очоод юугаа хийлгээд лазера хийлгээд нэг хэд хоногийн дараа ингээд бүр өөрөө гуужаад бүр ингээ унаад идэгтэй бүр ингээ халиураад нэг юм бүр ингээ унаад тэгэл бүр за nice лазер гэдэг чинь юм байна гэ. Тэгэнгүүтээ ингээд үснийх нь одоо бүдүүн улам ингээ нарийсаад эхэлдэг. Тэг би бараг нэг 4 удаа яваад бараг ингээд гайг болцсон. Тэгээд би нэлээд хэдэн жил болсон лазер нь. Тэгээд мюзед нэг 4-5 удаа л хийлгэчээ тий. Тэгээ байж байгаад буцаад нэг жоохон ургаад тэр чинь хийлэхгүй уцаар ингээ буцаад томроод эхэлцдэг тий. Тэгээ байжсэн чинь би бүр амар сайн санд YouTube-ээр нөө реклам гарч ирдэ штэ. Тэгсэн чинь slash гэдэг газрын реклам гарч ирсэн хгүй юу. Тэгээд тэр нь болохоор бас нөгөө тийм дацмогийн лазерын үйлчлэгээ тэгэнгүүтээ нэг юм яг одоо яах юм бол 100 yen-ээр жилөөдөө нэг юм муухай рекламнууд штэ. Тэрэндээ ингээд орсон заяа. Тэг ингээд шууд тэргээр нь apply хийгээд орсон чинь чиний нөгөө нэг лохако лөө яасан тэр шиг тийм газар байсан. Flash гэдэг газар. Харин тиймэрхүү ер нь мөнгөний төлөө гэсэн тийм салаанууд дандаа их байгаа. Тэгэхээр сайн тэрөөсөө тийм хямд байгаагүй. Цэг нь амар сайн яах хэрэгтэй юм шиг.
Хэлээд үлсэн. Тэгээд тэр нь Muse-тэй бараг адилхан 4-5 ман 40-50 мянган мэдгүй. Гэхдээ тэрэнд бас нэг юм бүтэн биеэр ижилхэн. Тэгээд бас яг ижилхэн 4-5 удаас ахгүй. Тэгэхээр яг Muse-тэй ижилхэн төлөөд ижилхэн хугацаагаар явсан чинь бүр ямар ч үр дүн гараагүй. Тэгэл за зэстэй чинхэнэ хулхны газар байна да гэж бодоод тэгээд тэрчгээрээ дахиад хайцаанд лазерт явахгүй байж агаад нодлонгоос билүү буцаж Muse-д очоод тэгсэн чинь Muse-д нэг шинэ кампайн гарсан гэ тэр нь болохоор насаараа явах кампайн гэд. Тэгээд тэр нь болохоор нэг юм тодорхой үнэтэй байгаа юм л та. Нэг хэрвээ би Японоос нүүсэн байлаа ч гэсэн буцаж ирэхдээ хийлгэж болно. Тэгээд тэр нь миний өмнө нь нөгөө бараг 10 жилийн өмнө хийлгэжсэн хийдгээд аль хэдийн үйлчлэгийг авцсан байгаа үнийн дүн байгаа штэ. Тэр нас нэг 10 ман 20 ман байгаа хгүй. Тэрийг тэр үнцэн үнээсээ хасна гэд стадорыг. Тэгээ би нэг 20 ман орчим төлсөн. Амар хэмжээ штэ. Тэгээд одоо би насаараа одоо нөгөө Muse-гээс үйлчлэгээ авах хэрэгтэй болсон. Тэгээ явж байгаа. Muse-гийн нэг тал нь ерөөсөө цаг олддгоо те. Тэр нь аягүй хэцүү. Гэхдээ би тэрийг цаг олддог гоцоо одоо мэдчих авсан. Тэгээд тэнгуүтээ зөвхөн тэр үйлчлэгээнээс гадна бас зөндөө ингээд Muse ч өөр юм гоо сайхны юм нөө юу гэдэг лээ. Гоо сайхны бүтээгдэхүүн энтертэй тэгэл янз бүрийн нөгөө ус устдаг шэвэр тэгэл нөгөө нүүрний юм аппарат энтертэй тэгээ тэрнээсээ ингээд бас надад зөндөө бэлгэнд өгөөч юм өгөөд тэр 20 ман төлсөндөө тэгээд одоо энэ нөгөө манай энэлгээд Air Booster Magic Cube-ийг HR Booster Project team нэг юм аппараттай тэр мэрийг ингээд өгч мөгөөд тэгээд нөө дээр үед би нэг нүүрнийхээ шар усыг бас ингээд нүүрэндээ лазер амир хийлгэмээрээс ахгүй юу. Тэгээд нүүрний шар усыг ингээд арилгачих юм бол бас ингээд нүүрний нүх агшаад ингээд нүх жижиг болдог гэж сонссон байсан болохоор тэр үедээ өмнө нь Muse хийлгдэг байхад нүүрэнд болохгүй манай төхөөрөмж одоогоор нүүрэнд болохгүй байгаа гэж хэлдэг гэсэн чинь одоо нүүрэнд болдог болсон. Тэгэхдээ Muse нэг жоохон юм нь өөрчлөгдсөн байсан. Өмнөшгөө жоох үрдэнтэй биш юм шиг санагдаад байгаа. Тэр жоохон нэг юм нь өөр болцсон айлсэл тэг би бүр ингээд хүнд нь хэлсэн би ингээд өмнө нь яадаг танад амар сайн мэдээсээ одоо надад тэгж өсмөс ингээд бүр өөрөө унжаагаа юм шиг мэдрэмж өрөөсөө төрхөө болчлаа гэсэн чинь таны ус угаасаа ингээд нөгөө багассан болохоор танд мэдрэмж нь бага байж магадгүй гэж хэлсэн. Эсвэл тийм ч гэж магадгүй. Гэтэ нөгөө нүүрэнд хийж болдог болсон болохоор би төхөөрөмжөө арай суудл юмар болгочихвоогүй юу гэж бас бодсон. Тийм байна. Тийм тэгээд уусаа тэр чинь нүүрэнд хийхээ аргагүй бүр амар өвддөг гэсэн шүү дээ. Йоо. Тийм гэсэн чинь одоо ингээд би тэгээд нэг өвдөж нэг хэлэх юм бол хийхээ болчихвол асаа тэр нөгөө юу цаанаа нөгөө нэг яг товчлуур дараад нөгөө юуг нь ингээд багсгаад идэв шүү дээ. Тийм үйлчлэгийг багсчих юм бол өгөөстөд цаа тэгээд сууцаагаад хийгээ дуусгах хурд шиг нүснээс салах минь гэж тал. Тэгээд тэдний тийм нүүрэнд дөрөв бишээ ийм эстэй шиг юм тэр багцанд нь бас орцсон. Миний тэр бүх насаараа байх юмд нь ингээд нүүрний одоо эстэй салонд хийлгэж аим шиг үйлчлэгээ энэ төр хийлгээд тэгээ нүүрэндээ үсний лазер мазра хийлгээд бүр айгуу тийм. Одоо тэр тийм үйлчлэгийн дуусаад зөвхөн нүүрэндээ зүгээр л хийлгэх нь л болцсон байгаа. Тэгээд нөгөө 14 хоногт нэг удаа хийдэг байсан шүү дээ. Тэгээд бүтэн биеэр бүх насаараа гэж байгаа ч гэсэн нэг очихдоо зөвхөн тал бие хийлэгддэг гэсэн аахгүй юу? Одоо зөвхөн доод бие эсвэл зөвхөн дээд бие гэд тэгээ нөө нэг дор бүх бие бүтнээр нь хийлгэж болохгүй гэ. Тэгээ 14 хоногт нэг удаа ирэх гэхэр жоохон айгуух цаг олдохгүй амар хэцүү шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд бүтнээр нэг дор хийлгэж болдог болсон. Тэгээ ингээд нэг явахдаа 2 дабл шот явж мавдаг болсон. Тэгэхээр чи ингээд нэг дор бүтэн бие хийлгэнгүүтээ дабл шот гэхэр чи айгүйх үр дүнтэй болчихж байгаа байхгүй юу тий. Тэгээ ингээд саяны Ocher дээр болохоор ингээд зориултынхаа өөрийнх нь аппликейшн байдаг. Тэгээд яг ингээд Ocher ингээд харах юм бол одоо баг 4 сар марын дараа ингээд Ocher нь байдаг. Тэнгүүт нөгөө хүмүүс айгүйх cancel гардаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс одоо биений юм нэрээд очиж чадхаа болчих штэ тий. Тэнгүүт яг очимоор байгаа өдрийн өмнөх өдрөө ингээд харангуут айгүйх cancel гарсан мэт юм лээ. Яг маргааш өдрийнх нь гээд тэгэхээр би ингээд эртнээс төлөвлөж байгаа л за энэ өдөр лазера хийлгэе да гэж бодох юм бол өмнөх өдөр нь ч юм уу өмнөх өдөр нь эсвэл тухайн өдрийнх нь өглөө эрт ингээд өөрийнхөө нөө бүх биеийг бэлтжээд явхад бэлэн болгоод ингээд цаг харангуут айгүйх цаг олдоод нэлээх олдоод байгаа. Тэгээд тийм тэгэнгүүт нөгөө янз бүрийн нөө сонголтууд өгдөг штэ тэднэрийг ингээд Токио
23 дүүрэг дотор тэдээс тэдэн цаг энэ төргээ жоох ингээд сонгож монго. Тэгээ янз бүрээр үзэхээр бас гайгүй нэлээд гайгүй гарч ирээд болцсон. Ер нь тэгэл ажлын өдөр л айгүйх гарч ирдэг тий. Ажлын өдөр их гарна. Гэтэ намайг явдаг байхад тэр нэг илүү мөнгө төлөөд тэгэнгүүтээ амралтын өдөр ч гэсэндээ явж болдог ч үлээ юу лээ нэг тим юм байгаадс ш. Нэг бол би нэг бол яг тэр ажлын өдөр ажлын цагаар гэдгийг сонгосон юм байна. Тэр магадгүй. Энийг бол хизээч явж болохоор л байгаа. Тийм. Тэгээд энэ чинь нөгөө бүх насаараа ингэж хийлгэх нь бас айгүй зүгээр. Одоо жишээлбэл бид нэр ингэж багасчлаа ч гэсэн жирэмсэн болоод ч юм уу тий гормоны өөрчлөлтөнд орох юм бол дахиад бүр амар их урагчдаг гэсэн тий. Тийм болохоор одоо энэ бүх насаараа юу яах юу зүгээрээ гэдэг. Одоо тэгээ гоо сайхны юу чинь нөгөө эмнэлгийх болвол яг бүтнээр нь ингээ баг урахгүйгээр алга болгох боломжтой. Тэгээ гоо сайхных нь болохоор тэгж арай чаддгүй гэдг нь угаасаа үнэн болохоор байнга ингэж явах нь зүгээр байдаг гэхэд бөөнл нэг зарим хэсгийнхээ үсийг яаж арилгах вэ? Зарим хэсгийн толгойнхаа үсийг яаж арилгах вэ? Эмэгтэй хүмүүс бөө нэг үсний асуудалтай. Харин ингээ болоход эрэгтэй хүмүүс амар юм а тий. Нэг 1500-ийн үс чинд ороод сардаа нэг үсээд суулчин тэгэл болоо. Тэгэл нүрээ аваагаал тэгэл болоо. Тэгээ тэр энэ Японд ирэхээр нөгөө үс их ургадаг болдог гэдэг нь үнэхээр үний юм бэлээ. Нөгөө манай эрэгтэй дүү Монголоос ирээд байж захта хүүе энэ үс бүр амар ургаадах энэ юу болоод байгаа юм бэ гэл. Тэгээ эрэгтэй хүмүүсийн татмуу салон бас их байдаг штэ. Тэгээ бүр амар энэстэй хамар мамар дээр нь ингээд хар үс дотор нь биш гадна заяа ингээ хар үс ургаад тэгээд тэгээ би бүр яана гэд дэж ингээ хусцгаа гэсэн чи тэгвэл энэ амар ургацдаг гэдтэй гэд. Тэгээ бид хоёр бүр ингээд эрэгтэй хүмүүсийн очдаг нөгөө лазер юм судалж үзлаа. Тэд нар ч нөгөө сахал энтрээ байхгүй болох юм бол их явдаг. Тэгээ би нөгөө нэг Манду Японоор сайн ярьж чаддгүй байсан болохоор би тэр эрэгтэй салон руу яриад ингээд асууад байгаа байхгүй. Нөгөө хүн бүр гайхаад ах шиг гэсэн энэ эмэгтэй хүн байх яагаад эрэгтэй салон руу яриад үс арилгах юм бэ нүг асууад байгаа. Харин тийм Япончууд ер нь нүсний тал дээрээс айгүй юу шүү те. Бүгдээрээ ер нь баг эмэгтэй хүн баг өстэй явж ийн гэвэл одоо илүүдл үсээ аваагүй байх гэвэл баг айгүй сонин баг гадаад хүн байна даа л гэж баг харах бах те. Тэрнээс дунд яг илүүдл үстэй хүн ер нь баг ховор шүү. Тийм бүр нэг жоохон охтууд энэ төр те угаасаа лазерд явж эхлэегүй байгаад дүү тийм жоохон охтуудыг харахаар халиурсан хүзэн мүзэнтэй. Тийм тэрнээс биш яг одоо эргэн тойронд байгаа охтууд ч юм уу тиймэрхүү Япон охтуудыг харж байхад бол бүгдээрээ л баг хэлэх нь баг ойлгомжтой хэлсэн ойлгомжтой тий. Тий. Одоо бас сая нөгөө хэлснээр Монгол салуунуудаас аявих болцоо илээ. Монгол хүмүүсийн ажилладаг үсний арилгадаг лазер. Тэгээ бас Монголд аявих лазер, Японд лазер их ороод байгаа юм билээ. Гэхдээ би тэр Монголын тэр лазерыг жоохон ойлгохгүй л байгаа. Өөрөө очиж үйлчилгээг авч үзээгүй болохоор тэдэн удаа яваад огт зогсон энэ төргээд тэд нар одоо эмчилгээний лазерын машин аваадсан гэсэн үг юм бах та. Амарсан нөө. Тэдэн удаа ороод бүр байхгүй болно гэд тэвчээд тийм лээ. Яг нөгөө монголчууд чинь яг тэгж хэлэхгүй бол угаасаа очихгүй ах уу. Одоо юу гэдэг одоо Японд чинь одоо бид насаараа явна маа гэсэн ойлголтоор очихгүй. Одоо бид нарт чинь ингэж ааш ингээл анх тайлбарлаж өгөхөд ингээд ямар ч байсан ургалт нь бол удаашран тэгээд усны одоо энэ нүхэн ингээд нарийнсан энэ төр гээд тий нэг тиймэрхүү юм хэлж байгаа. Тэрнээс одоо юу гэдэг шууд зогсно гэж ерөөсөө Японд бол хэлэхгүй шүү дээ. Тэнгүүд эсрэгээрээ Монгол охтууд одоо Монголд эмэгтэйчүүдэд ингээд одоо та тий манад одоо 2 жил явсны дараа таны өсний хүчээ ингээд нарийнсан гэдэг юм бол баг юу вэ баг 2 жил явчаад нь ч одоо юу вэ зүгээр байхгүй болохгүй мó гэд тэгснээс баг зүгээр байхгүй болно гэд баг хэлсэн нэлөө юу лээдэг баг л та тэр PR ихэд л амар байдаг баг. Угаасаа нэг тэгсэн ч угаасаа Монгол хүмүүс илүү бас ойлгох юм уу. Гэтэ одоо Япончуудын одоо тэр хэлээд байгаа шүү дээ тий одоо өсний ургалт нь ингээд удаашран нүхэн ингээд нарийнсан тэргээд байгаа нь одоо баг миний хувьд бол өсгүй болцлоо гэж бол би бодоод байгаа нь тэрийг. Тэгэхээр яг тэр юуны жоохон хүлээж авах юу гэмдэ тэр нэг сэтгэхүйн жоохон өөр бас юм байгаад ах шүү Монгол Япон хоёр. Жоохон ч гэсэн яг нэг жоохон ч гэсэн ингээд үс ургана штэ тий. Тэгээ бүр байхгүй болчихны хэлчих юм бол нөгөө нэг өөрсдөө ч бас тий дараа нь Тэнгүүд одоо Монголд ч одоо хизээч тэхгүй шүү дээ. Одоо юу гэдэг чи надад ингээд бүх үсэг минь байхгүй болгоно гэж хэлсэн байж эндээс нэг ус ургачлаа. Одоо би та нарт өгч гэж бол хизээч хүн тэгэж гомд хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг нь тэгэж яг бодит үр дүн амар голчлдог болохоор л
мэддэг юм шиг байна тий. Тэгж хүмүүсээ бас татдаг. Аа. Гэхдээ тэгэл ер нь яг илүү төлс чинь яг эмэгтэй хүн надад л бол амар хэцүү байсан. Яг өсвөр нас шилжилтийн үеийн дээр ингээл амар хэцүү ингээл яг хүнээс ингээл ичээл тэнгүүтээ заавал ингээл юу шорт подологч хүмүүс бараг чадахгүй заримдаа ингээл дандаа урт ханзуутай хүмүүд юу урт ханзуутай тамж мамж өмсөөл нэг хэсэг бол нэлээд хэцүү байсан. Тэгээ тэгж байгаа тийм нэг төрхтэй тийм нэг тос байдаг шүү дээ тий. Тийм. Тийм төрхөө тэгээд яачдаг шавар саний өсний бодог шиг үнэртэй тий. Тэгээ тэрийг тий анхандаа нэлээд хэрглэж исэн. Тэгэл Японд ирээл тэгэл лазер гээл. Тэгээ ер нь амар эмзэг сэдв. Тэгэл ер нь яг урттаа болвол нөө хугацаа зарцуулна, мөнгө зарцуулах ч гэсэндээ яг лазерт явсан нь хамгийн зөв арга юм билээ. Гэхдээ болж игэл яг тэр юунд эмчилгээний лазерт нь явчвал илүү хурдан тэг үйлчлэгээ сайтай байх болно. Гэхдээ тэр нь хэрвээ арай үнэтэй ч юм уу өөртөө тохирохгүй гэж бодож байгаа бол зүгээр яг салоноо сайн олоод сайн аппараттай тийм салон олоод тэгэл яг тэрэндээ удаан хугацаанд явах юм бол ямар ч байсан өснөөснөөсөө сархах илүүдэл өснөөс. Харин тийм. Гэхдээ тэр эмчилгээний лазер нь амар өвддөг байх та. Мюзел хангалттай өвддөг шүү дээ. Гэхдээ өвддөг гэж аажсан нэг амар бол биш ээ. Тэсхээргүй амар биш. Мюзед очихороо би бүр баг ингэ релакс болоо гардаг шүү дээ. Тий. За өнөөдөр би тэр мюзикийн реклам PR байлаа хотлоор байхгүй. Харин баахан л сайлцлаа. Гэтэ үнэхээр л яг одоо чи бит хоёрын ингэ нийтээ 3 тэгээ 4 нийлүүлээ 4 явж үзсэн салоноос хамгийн сайн л бол тэгээд тий. Хоёулынгийнх нь санал нэгэ тий. Тэгээд мюзик битэрийн яриаг сонсоод явъя гэж байгаа хүмүүс ах юм бол нөгөө холбогд манай Instagram руу холбогдох юм бол нөгөө тий юу гэвэл Шокай томодачи шокай хийж болтгол болох байхаа тий. Тийм урамшаал аваарай тий. Хямдралтай үнээр яваад хямдралтай үнээр хэн нэг нэр нөгөө танилцуулагдчих арах юм бол хямдрадаг штэ тий. Тэгэхээр надад тийм юм байгаах гэж бодож гин. Үнэхээр явъя гэд шийдэж байгаа юм бол холбогдорой тий. За тэгээ дараагийнхаа дугаараар иргэн уулзцгаая. За дараагийн дугаар бас бид хоёр сонирхолтой дугаар бичгээр төлөвлөж байгаа. Тэгээд сувгтайгаа хамт байгаарай. Сувгаа subscribe хийгээг болол хийгээрэй. За баяртай. Баяртай.